хоёр ч гишүүн Эрдэнэтийн холбогдлолтой асуудлаар намын дарга үгээ хэлээч гэж бас энэ дээр хэллээ. Эрдэнэтийн 49% холбогдлолтой асуудлаар хамгийн түрүүнд дугарсан хүн бол би. 6 сарын 28-ны өдөр Төв аймагт би ажиллаж яваад сайхан бэлэгмийн мэдээлэл гарсны дараа 10 минутын дараа би Төв аймгаас наашаа уцтаж одоо мэдээлэл гарга. Энэ мэдээлэлд Эрдэнэтийн 49% Оросын өмчийг худалдаж авсан тухай энэ асуудлаар хууль зүйд нийцсэн үгүй хэсгийн шалгад тодорхой болгоно. Хэрэг бид олон болвол хэрэг бид засгийн эрхийг бариул гэсэн ийм утгатай мэдээлэл гаргаа гэж би Төв аймгаас Төв штабт ажиллаж байсан нөхдүүдэд үүрэг өгөөд Сундын Батулдаар уншуулах ийм үүргийг өгч байсан. Дараа нь энэ асуудал нэг их яригдхаа болоод нам гүн болж яхад хоёр дахь удаага дахин бий дуурсан. 9-р сарын 9-ний өдөр ээлжид бус чуулганыг хаах өдөр Монгол улсын засгийн газар ажлын хэсэг байгуулж Эрдэнэтийн асуудлыг шалгаж хууль зүйд нийцсэн үгүй хэсгийг улсын их хурл тайлагнж танилцуулаа гэсэн ийм үгийг би чуулган хаахтаа хэлсэн. Би өнөөдөр чинь хариуцлагатай хэлье. Эрдэнэтийн 49%-ийг худалдаж авсан тухай энэ асуудалд манай намын хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй гэдэгт бол би бүрэн итгэлтэй байгаа. Би засгийн газар шалгах ёстой гэж улсын их хурлын эндэр дээрээс үүрэг өгсөн, засгийн газар шалгасан. Засгийн газар 4-5 асуудлаар шийдвэр гаргасан. Би тэрнийг зөв гэж үзэж байгаа. Төр 51%-ийн эрх мэдлийг бүрэн дүүрэн авах ёстой гэдэг шийдвэр гаргасан. Засгийн газрын хуралдаанаар нууцаар хэлцсэнийг ил болгоё гэдэг шийдвэр гаргасан. Сангийн сайдын шийдвэрийг хүчингүй болгоё гэдэг шийдвэр гаргасан. Улсын их хурал танилцуулаагүй асуудал нь зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг тогтооё гэдэг ийм шийдвэр гаргасан. Авилгалтай тэмцэх газарт энэ бүх асуудлуудыг өгч шалгуулъя гэдэг шийдвэр гаргасан. Засгийн газрын энэ шийдвэрүүд зөв байсан. Ер нь намын дарга гэдэг хүн альва нэг асуудлыг үүссэн болгонд нь л би байр суурь илэрхийлж гин гэж яриад хэлээд байдаг ийм хүн байх ёсгүй. Үнэн зөв худлааг нь бас тогтоож байж аль нэгэн талд нь асуудал нь шийдэгдэх ёстой юм гэдгийг олон хүмүүсийн санаа бодлыг сонсож байж дуурдаг болохоос биш. Намын дарга нэг дуурчхаад нөгөө асуудал нь өөрөөр шийдэгдвэл дараа нь энэ намын хамт олон тэр чигээрэл танаа намын дарга ингэсэн л гэдэг асуудалд орно шүү дээ.